Дэлхийн монголчуудын амжилт радио 88.1 урлагын дээр сугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радион 3 дугаар 2 дугаар студиэс үдийн хачир нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шуудурдаг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 15 минут болсон өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 20-ны мягмар гарагийн үдийн хачир нэвтрүүлэг миний түүхээрээ хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Мөнхбат гэрлээ за найруулагчаар ган болтын ангараг нар айлж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтраалагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Payoneos, Payon захим зээлийн аппликейшн, за мөн Ride Smart QQGo дагдаг хамархан боллоо гэж QGo хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За 7 хоног болгоны мягмар гарагт үдийн ачир гээд хөвчлөлтөө постууд нийтэлдэг группээр бас миний түүх гээд хүмүүс амьдралынхаа түүхийг бичдэг. За ингээд энэ түүхүүдийг цуглуулж хагаад 7 хоног болгоны мягмар гарагт бид хоёр уншиж хүргэдэг. За тэгээд редакторын зүгээс хүсэлт ирсэн нь хит ийм хүнд хэцүү түүхүүд маш их байна. Тийм болохоор гэрэлтэй, гэгээтэй, хөгж юутай ийм сайхан сэтгэл өнөртсөн ийм постуудаа бичээрээ, түүхүүдээ бичээрээ. Дандаа ингээд хүнд түүх унших бол бас заримдаа бол хүмүүс хэцүү байдаг гэж магадгүй гэж хэлсэн шүү. За даа ялангуяа би нэг зөвшөөрлөгч оруулдгийн хувьд анзаарч байхад би ч нөгөө уншдаггүй л дээ. Уншихгүй ингээ харж байгаа түүх байх юм бол зөвшөөрөд оруулдаг. Голцоо өсвөр насныхнаас маань маш хүнд түүхүүд ирж байгаа харагдана лээ. Тийм тэгээд яг хөө ингээд манайх руу бас бичээд сэтгэлээ онгоолгоод бас ингээ өөрийнхөө хэцүүг хуваалцмаар байгаа гэдгийг чинь ойлгож байна. Тэгээд тэрийг ойлгож хүндэтгээд групп руу бол зөвшөөрлөгч оруулж байгаа. Тэгээд маш манай групп чинь 346,500 гишүүнтэй учраас тэр хэмжээгээр хүмүүс уншиж байгаа байх. Гэхдээ одоо радиогоор бас тийм ээ явуулахад айгүй тийм хүнд түүхүүд байгаа байхгүй юу? Тэгээд дүүнер маань бас сургуулиуд маань бас харьцангуй одоо ганцхан нийгмийн ажилтан гэдэг хүн бүх асуудлуудыг шийддэг байсан бол одоо сургуулиуд маань сэтгэл зүйчтэй болсон тийм ээ. Тэгээ сургуулийнхаа сэтгэл зүйчд бас итгээд хандаарай гэж хэлмээр санагцсан. Харин тийм ер нь бол яг ингээд бичиж гин гэдэг онгойж байгаагийн нэг хэлбэр. Тэгээд тий бичижээд тэгээд миний түүх яагаад уншигдахгүй байгаа юм бэ гэвэл ер нь бол бид нар ингээд нэг сайхан түүх одоо хэцүү түүх хоёрыг холж жоод уншихгүй бол яг бүх түүхээ бол ер нь тэр чигээрээ нэг юм хүнд хэцүү зовлонтой түүхүүд болчих гээд байна. Тэгэхээр хүн радио сонсохоор дандаа хүнд хэцүү зовлонтой түүх сонсохыг хүсдэг учраас аль болохоор хольж зэрэгцүүлж явахыг хичээж байгаа. Тийм миний түүхээрээс аль болох нэг тийм гоё гэрэл гэгээтэй нэг гоё түүхүүдийг унших хичээдэг тийм ээ. Ер нь бол. За эхлэх үү. За эхлэх. За өглөө пэйжээс сонсогчдын групп руу копидсан байна. Багада өөрийн гэсэн дугуйтаа байж үзээгүй. Ахыхаа эсвэл найзуудынхаа л дугуй гуйж ундаг байлаа. Найзуучгээ дугуйтаа болох юмсан гэж бодож байгаад том болоод тэр хүслээ мартчихсан байсан юм. 2017 онд хийж байсан ажил маань амжилттай дуусаад гэртээ хэсэг амархаар болов. Юу хийхээ мэдэхгүй байж байгаад ундаг дугуй авсан. Яг хүүхэд насны тэр гоё мэдрэмжийг дугуйгаа унахад мэдэрсэн дээ. Эхэндээ ажил гэрийнхээ хооронд л дугуйтай явдаг байлаа. Ойрхон зайд яваад байсан чинь хол ямаар санагдаад нэг өдөр босоод богд уулыг бүтэн тойрсон. Түүнээс хойш хотыг тойрч хоногоор нилээд явсны эцэст дундуг дугуйн уртын аялалд явъя гэж шийдээд анхны аяллаараа Дундгой аймгийн Цагаан суур руу ирж очих нийт 935 км замыг дугуйтаа туулж байлаа. Түүнээс хойш дугуйтаа 30 орчим мянган км газар аялжээ. Ер нь дугуйтаа ганцаараа аялахаар ихэн боддtiin байл лээ. Үлсэд санган, ядарч зүдрэн, халуунд хаалж, хүүтэнд хөрч, заримдаа уух усчгүй бүтэн өдөрж гин. Ингэж явхад би сэтгэл ижил тэнцүү ачаалал авдаг. Юу гэсэн үг вэ гэхээр бүтэн сарын турш юмар дутуу хөтөө явхад амьдралд яг юу үнцэнтэйг ойлгож эренбэлж эхэлдэг юм бэлээ. Юу хүсэж мөрөөдөж байгаагаа, юу хийж хэрхэн амьдрахаа, юу намайг аз жаргалтай болгодгийг ойлгож ухаардаг. Ганцаархнаа явж байгаа хүн хэний ч өмнө дүр бүтээх шаардлагагүй, яг л өөрийнхөөрөө байдаг. Удаан ингэж яваад ирэхээр нийгмийн амьдралд олонний дунд орохороо өөрийнхөөрөө үнэн байхыг хүсдэг юм бэлээ. Товчхондоо өөрийгөө олдог гэхүү дээ. Дугуйн аяллаас өмнөх гэрэл чулууны одоогийн гэрэл чулуунтай харьцуулах аргагүй. Зэрлэг ан амтан, үзэмжит байгаль, өрмөц завхуу соёлтой нутаг орон гээд олон сонирхолтой газраар явна. Ойр хавьд ямар ч айлгүй, эзгүүтэй хагаад дугуйгаараа хань хийгээд унтахч үе би. Нэг удаа нар жаргасан хойно замаас холгүй майхнаа босгож аваад унтчихв. Сэрээ тартал оршуулгын газар захлаад хончсон байх жишээтэй. Оршуулгын газар байгаагаа мэдсэн бол тэнд хонохгүй, хонсонж айд сэрвээд бөө юм болно шүү дээ. Тэгэхээр айц гэдэг зүйлч хүний сэтгэл зүгээс үүдэлтэй гэдгийг айцаар давж гарах нь ухамсарын асуудал болохыг ойлгосон. Өнгөрсөн жил би Алтай таван богд явсан юм. Аялын эхний өдөр хотоос гараад 60 гаруй километр яваад нэг даваа бий. Овоотой, хажууд нь ширээ сандалтай. Өглөө гарч тэр даваан дээр хэсэг амраад цай ундгээд сууж байтал нэг джип ир зогсов.
жолооч нь гарч ирэл овоо тойроод алхаад байна. Тэр хүн хотоос гараад булган орохоор ганцаараа явж байсан юм. Машин бариад явсан чинь хөшөөд болтгоогээд хажууд ирээд сув. 60 гаруй насны л хүн байсан. Тухайн үед би залуу байгаа дээрээ чадаж байгаа үедээ аялах хэрэгтэй байна гэж бодсон. Машинтай хүн 60 км газар хүзүү нуруунд хөшөөд гэж ярьж байхад дугуй унсан би бүтэн сар ядрахыг мэдэхгүй аялах жишээтэй. Мөнгө төгрөгтэй болцоод ажил амьдралаа цэгцэлчгээд аялна, ингэн тэгнэ гэдэг хүмүүс байдаг. Гэтэл залуу нас гэдэг цаг хугацаатай шүү дээ. 60 хүрчгээд дугуйтай аялж чадах уу? Одоогоор Монголынхоо 17 аймгаар дугуйтай аялсан. Цаашаад үлдсэн 4 аймгаар аялж дуусаад Скандинавийн орнуудаар аялна гэж төлөвлөж байна. Хэн байх, юу хийж, хэрхэн аж төрөх, хүсэл мөрөөдлөө сонгох уу, эсвэл эд мөнгөний араас явах уу гэд иймэрхүү асуултад хариулт хайж, төөрөлдсөн залуус надтай олон таардаг. Тэдэнд хандаж хэлэхэд аял тэгэд чи өөртөөгөө уулзна гэж хэлмээр байна. Дугуун аялалд явснаар олон юм ойлгож ухаарсныг нэг нь хүн өөрөө өөрийгөө таних байж бусдыг таньдаг. Өөрөө өөрийгөө хайрлаж байж бусдыг хайрладаг болохыг ухаарсан. Тиймээс залуу байгаа дээрээ алхаатч болов ганцаараа аялаад үзхийг залуустаа зөвлөж байна. Олон асуултанд чинь хариулт өгнө гинэ. За. Нэрийг нуудлсан сонсогч. Сайн байцгаана уу? Үдийн ачрыг шимтэн сонсдог 16 настай ахлахангийн сурагч байна. Өмнө нь оруулсан ч хаашаа ч алга болчихсон байсан болохоор дахиж бичгээр шийдлээ. Миний ихч үнэхээр үцэглэнтэй, сайхан сэтгэлтэй, яг л сахиусан тэнгэр шиг хүн. Жаахан байхаас л муу дүүгээ хинээрч дээрлэхүүлээгүй, загнуулаагүй, бүхнээс бүр ээж аавч өвгөл загнах ирэхгүй өмөөрч хамгаалдаг. Хаяа алганы амтаа үзүүлчихдэгч удахгүй хоол хийж өгөөд л уучлалт гуйчихдаг. Тэнийг дүүгээ мөн чих эрхлүүлж өсгсөн дөө. Гадаа тоглож орж ирээд тайлаа шижигсэн шороотох овцыг өглөн угаадаг, бүдэрч унаад урсан, цоолсон болгоныг хормын дотор оёод өгдөг. Гэрийн даалгаврыг минь бид нэр үрд чамайг тижээхгүй, хичээлээ сайн сураад өөрөө хоолоо олж идэгж загнаад надаар л хийлэгдэг, тийм л хатуу зөөлөнд хосолсон хүн байсан. Ийм сайхан хичээгээ алдаад хэдийн 5 жил өнгөрч. Бид хоёрыг насны зөрүү 15. Яагаад вэ гэж үү? Ээж минь ихчийг төрүүлээд салжчихсан. Тэгээд л олон жилийн дараа аавтай учирч би төрсөн хэрэг. Одоо ботход хөөрхий ихч минь 14 настай эрх дураараа өссөн жаахан охин гинтэл хойд аав бас дүүтэй болоод ямар хэцүү байсан бол гэж санагддаг юм. Манайх аймгийн төвд харин ихч хотод их сургууль сураад төгсөх жилээ өвлийн амралтаараа ирээд оройн би төгсөө дүүгээ аваад гадагшаа явна. Сайхан газар сайн сургуульд сургаж мундаг хүн болгоно. Сайн судалсан, виз гарчихвал болно гэж ярьж байсныг сонсоод намайг найзуудаас маань ээж ааваас минь холдуулах нь гэж бодоод л тэр үедээ ихчигээ үнэхээр их үзэн ядаж уур хурч би явахгүй дуртаагаараа та өөрөө л яв гэдэл өрөөрөөгөө орчихж билээ. Тэнэгч байж дээ. Гэхдээ л корона гараад бүтээгүй. Гэтэл хаврын ихээр нь ихч минь өвдсөн сураг гарлаа. Видео колоор ярихад энэ тэндээ битүү хөхцэг болчихсон, инээдтэй харагдаад шоолж инээж байснаа л санддаг юм. Өөрөө тийм болчихсон байж ээжээс бэйн яаж байна гэж асуугаад л өөрөөсөө илүү бусдыг боддог. Анаа нь удахгүй очино юу захих вэ гэдэл инээж байсан нь хайртай ихчийг харсан, хоолойг нь сонссон сүүлийн удаа минь байж. Нэг ор аав намайг сургуулаас очиж авлаа. Уур амьсгал нэг л таагүй. Тэр хിവэр гэртээ ортол хамаатнууд бүгд манай цуглжчихсан над руу яандаа гэсэн шиг өрөвдөнгөө харцаар хараастай. Унтлагын өрөөнд ээж ихчийн зургийг тэврээд өөлж байсныг тод сандагч түүнээс хойш юу болсныг сайн санддаг. Ингэж л 25 настай ихч минь салхин цэцэг өвчнөөр бурхны оронд одож би амьдралынхаа хамгийн том түшиг тулгуур гэрэл гэгээг алдсан юм. Намайг хинээс ч илүү хайрладаг. Хин нэгний орон зайгаар би маш удаан дутаж байхгүй болсонд нь итгэхгүй утас руу нь байн залгаж өмнөх шигээ миний дүү хаана байгаа юм гэдэл ороод ирэх юм шиг санаж үе өвдрөө гөлөлцөж хүн орж ирэх бүрт ихч минь юм шиг гүйж очдөг байсан үе саяхан. Ингэсээр би нэг л мэдхэд өөрөө ч мэдлгүй зожиг чимээгүй нэгэн болсон байсан. Игч минь ном их уншдаг байсан болохоор номын сан дүүрэн англи монгол ном. Би тэр бүх чимээгүй үеүдээ тэдгээр номуудыг л уншиж өнгөрөөсөн. Тийм болохоор ч тэр зохион бичлэг дээр муу оноо авч үзээгүй. Гэсэн ч эцэст нь би энэ бүхнийг хүлээн зөвшөөрч дэлхийгээс тэнгэртээ буцсан сахиусан тэнгэрийн төлөө хичээх ёстойгоо ойлгож өдөр бүр улам хичээж байгаа. Дэргэдүн байхад хайртай шүү гэж хэлээгүүд уучлаарай ихчээ. Дүүн таньда маш их хайртай. Заавал танаараа бахархуулах, хүнлэг, мундаг, сайн хүн болох болно. Хүндэтгсэн үрд хайртай таны дүү тэ. Дэргэдтэй байгаа нэгнээ өдөр бүр сүүлийн удаа харж байгаа юм шиг хайрлаарай хүмүүсээ. Амьдрал таашгүй шүү дээ. Яасан бэ? Ийм сайн уншдаг болохоор ингээд 16 таа хүн гэхэд ийм мундаг бичиж байгаа байхгүй тий. За, Улаанбаатар хотод 12 цаг 24 минут болсон. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дайгдаг амархан боллоо гэж QGO хамтран ажиллаж байгаа.
За юу яаж байгаа юм байна? Энэ Qgo болохоор дуудлагын такси үйлчилгээний захин платформ. Тэгээд хэрэглэгчдийн хэтвчийг хэмнэж жолоочдод ашигтай шийдлийг танилцуулж байгаа. Машинтай бол та ингэх юм бэ? Такси аппликейшнд нэгдээд нэмэлт орлоготой болохоос гадна зорчигчид нөгөө зүг нийлээд унаанд дайгдаад нөгөө тасгирынхаа мөнгийг хувааж төлөх юм байна тий. Инх юм бэлээ. Одоо би жишээлбэл ингээд нэг өмнө нь ингээд цонхоо онгоолгоол тийшээ явах уу гингүүт ингээд цонхоо буцааж байгаа явждаг гэж боож өгөх гэдэг байсан шүү дээ. Одоо энэ нөхдүүдэд л зориулсан үйлчилгээ аахгүй юу? Одоо энэ чинь хүний л амьдрал ингээд чаавс ажиллаа тараад ч юм уу эсвэл ажил руугаа явахдаа ч юм уу нэг бас бензиний мөнгө хийчихгээл яваад шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг зүг нийлэх хүнээ аваад зүг нийлэхгүй одоо манитыг ингээд уурлуулад үлдээдэг байхгүй юу? Тэнгүүд энэ хүмүүс зориулсан ийм аппликейшн нээгдсэн. Одоо аль хэрэгцээ шаардлага нь хангаад байна шүү дээ. За тэнгүүд би машинтай байлаа. За тэнгүүд би энэ ингээд аппликейшнд нэгтчлээ штэ. Тэнгүүд чамааг би одоо манай хуучин сансарт байдаг байнгут одоо ингээд би сансраас гараад одоо дүлгүүн нуур руу явж байгаа гингүү чи 11-ээс дайгдаа суух боломжтой байхгүй юу. Тэнгүүд одоо такси оргил цагийн ачааллын үеэр 1 км нь 3,000-аар явж байгаа штэ. Ингийн үед бол 2,000-аар явж байгаа. Гэтэл эн чинь 1,400-аар явж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо дайгдад сууж байгаа хүндээч хямдхан нөгөө нэг амьдрах га таксинд ингээд яваад ч байгаа юм шиг эсвэл ажил руугаа яваад ч байгаа юм шиг ийм хүмүүсийн үед бас хөөрхөн бензиний мөнгө хийжээд байгаа байхгүй. Ер нь бол одоо энэ ийм л үйлчилгээ. Тийм үү. Төвжирлийг харж байхад дандаа ганцаараа хүмүүс яваад байгаа байхгүй. Тэгээ ингээд нэг хүмүүс тэгээд байгаа шүү дээ ингээд бүгдээрээ ингээд 40 хүн нэг автобусанд суучих юм чинь 40 машин дээр зам дээр төгжирээ тэгээд гэтэл ер нээр ингээд тэр 40 хүн чинээр нэг чиглэлд бол баг тохироод 3-4 үлээ тэгээ нэг нь машинтайгаа яваал нөгөөдөл нь хуваагдаа суучихаар юм байна л та. Гэхдээ тэгэд суухаар одоо тэднэрээ ч мөөг гэж ярьдэн штэ. Тэнгүүд мөөгнүүд бол ингээд тусдаа мөнгө төлдөг штэ тий. Тэр тохиолдолд энэ хүмүүс харин одоо 1,400-аа яаж төлөх ёстойг нь би мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр одоо яасан бах нь энэ апа татаад эсвэл илүү дэлгэрэнгүй мэдээлэл 77 9 гэдэг утаснаас авах хэрэгтэй байгаа. Ер нь бол Европт энэ үйлчилгээ баг 4-5 юунаас өмнө нэвтэрсэн. Ковидос өмнө. Тийм. Тэгээ ингээ нөгөө би эндээс энэ үртэл явнаа гэд маршрутаа гаргаад би замаараа хүн авъя шүү гэчихэр нөгөө хүмүүс шууд зам дээр нь тэнд байна гэж локейшн өгөөд тэгээд замдаа дайгдаа явчих тийм л. Тэгээ нөгөө хүн чинь ажил руугаа явахдаа нэр таксиныхаа мөнгийг авчиж байгаа юм. Бензиний мөнгө нэмэрлэлж байгаа юм. Нөгөө хүмүүс нь хол одоо таксины мөнгө өндөр гардаг бол хуваагаад төлөөд явчих тийм байлээ. За тэгээд хамгаас явдаг хүмүүс уулна. Хамгийн гоё таалагдж байгаа юм нь одоо бид нар чинь ингээд яг одоо төвчрлийн оргил цагийн ачаалал 3,000-ыг төлөхөөс гадна хүлээлэг, дуудлага, төвчрлийн нэмэлт төлбөр төлдөг штеп. Тийм юм ямар ч тийм төлбөр төлөхгүйгээр зүгээр л 1,400 төгрөгөөр зорчиж байгаа байхгүй юу? Километрийн. Энэ аюу том даваа тал. За тэгэхээр та такси аппликейшнаа одоо Samsung болон бусад брендийн утас барьдаг бол Play Store-оос, за Apple барьдаг бол App Store-оос Qgo такси гэж бичиж татаад аваарай. За тэгээд дахин хэлье 77 9 гэдэг утаснаас яг ингээд тодруулж асуумаар байгаа зүйлүүдэд асуугаарай тийм ээ. За тэгээд Qgo гэмэн гэдээ орох юм бол Facebook руу нас орчих юм биш үү. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ride Smart Qgo дагдаг амархан боллоо гэд Qgo хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За одоо миний хүү. За одоо чиний. За үдийн ачаар нэвтрүүлэг радио 2 дугаар студиэс үдийн ачаар нэвтрүүлгээрээ миний түүхээр үргэлжлэл урьж байна. Нэрээ нутлсан сонсогч байна. Найз эмээ гинэ. Би эмээгийнхаа амин хартаа ач охин байлаа. Байлаа гэдгийг та хэд маань ойлгож байгаах. Би ухаан орсон цагаасаа л эмээтэйгээ их дотн өссөн. Миний эмээ надад бүхий л зүйлсийг зааж сургаж өсгсөн юм. Өвөө маань эрт бурхан болсон учраас эмээ минь надаар их л хань хийдэг байж дээ хөрхөө. Намайг 5-6 настай байхад өвлийн хайр солонгос кино гардаг. Бид хоёр ч хүнжилдөө орж байгаад л хар зурагтаараа антеныг нь ийш тийш болгоод л үздэг байлаа. Дүрс нь гарахгүй бол хажуунаас нэг сайн зохиж аваад л гаргаж үзээд л хоорондоо киноныхоо эсрэг дүрүүдийг муулаад л үздэг байлаа. Киногоо дуусгаад маань хөгж өгөөд унтдаг. Нэгдүгээр ангид ороход эмээ миний үсийг нэг сүлжгээс өөрөөр самдгүй байсан болохоор би их голноо. Надад хэлэхдээ онц сурч байвал гойж гангалах хин тамаа ах уу гэж хэлээд л хошгоруулна. Дунд ангид ордог жил муу найз гээд солонгос кино гарлаа. 200 ангитай шөнийн 3 цаг хүртэл гардаг. Хоёулаа тэр киногоо үзэнгээ шүнжин бууц хийж хөлдөөн, гурил илдэж, хэрчиж, бэлдэж тавьдаг байсан юм. Яагад гэвэл эмээ намайг байхгүй хүн ирвэл бэлэнгээд амарч байгаа бүх өдрүүдэд хоол бэлдүүлнэ. Хоёулаа үргэлж хууч хуурна. Удалгүй би оюутан болсон юм.
Эмээгийн үгт болохоор сүдэ цанаасаа холдоод өдөржин шүнжин толгоо мань өвддөг байв. Эмээ минь оюутан над дээр цай чанаж өгөх гэж л хөдөөнөөс ирдэг байлаа. Эмээгийнхээ цайг ууж, хоолыг нэгдэж, хайлмгийг нэгдсэн үед бол хэдэн өдрөөр толгоо мань өвдөхгүй. Би оюутан болчхоод ээж аавыгаа биш, эмээгээ их сандаг байлаа. Хол байдаг болсон болохоор нэг удаа ярихдаа 20 минутаас илүү хугацаагаар ярьдаг. Өдөрт 3-4 удаа. Ингэж байгаад би 3 дугаар курстээ гадагшаа явахаар болов. Гэтэл эмээ минь хаанаас ч мэдхгүй сураг сонссон үеэсээ эхлээл онгоцны тийсний мөнгө цуглуулчихсан байсан. Гэтэ би яваагүй л дээ. Явчихвал эмээгээ санана гэж бодоод угаасаа ч бүтээгүй. Тэгээд би сургуулийн амжилтаа төгсөөд мэрэгчлэрээ ажиллаж эхлээд эмээтэйгээ хамт хотод амьдардаг болсон. Хаяа эмээ хөдөөгөө санаад нутаг яваад ирэхээрээ цүнх, шуудаа, сав суулгаар дүүрэн юмтай ирдэг байсан юм. Удалгүй би нөхөртөө боллоо, хүүхдтэй ч болоо. Эмээгийн гараар үссэн дараагийн хүн бол миний охин. Эмээ минь олон ач гуч нартай. Тэр дундаас хамгийн хайртай нь охин бит хоёр. Миний охиныг улаан нэлзраа байхаас нь эхлээд ухаан ортол нь өдөр шөнөгөө ноцолдож хүн болгосон юм да. Эмээ минь байгаагүй бол төсөөлөхөд ч бэрх юм. Нөхөр бид гурвыг халуун цайгаар халамжаар нэг ч удаа дутааж байгаагүй. Би чинь хүүхдтэйгээ нийлээд л эмээдээ эрхэлдэг байлаа. Би буцаж ажилдаа ороод эмээ минь охиныг минь аваад хөдөө гэрлүүгээ ээж аав руу минь явсан юм. Эмээ астамтай болохоор их ханиалгадаг болсон байсан. Хөдөөний эмнэлэгтэй ч үзүүлдэг л байсан. Зүрх гэж л онцлогдоод байв. Уламд ордоод байсан тул дугаар эмнэлэгтэр чивтгэр болоод хэвтэх шинжилгээ бүрдүүлж байтал уушигны 70-80% хатууралтай болсон байна гэх аимшигт мэдээ ирлээ. Эндээс л бүх зүйл эхэлсэн дээ. Эмээ минь энэ онцтойгоо 1 жил явлаа. Жаахан алхаад л бүх хөлс нь гоожож, тамирдаж, ханаадаг. Хүчил төрөш нэмэлтээр авахаараа зүгээр болдог байсан. Уушгинд сайн гэсэн бүх мах, ургамал, тан гэдэл бүх зүйлсийг хэрэгэлсэн ч тусыг гис болов. Тасралтгүй эмнэлэг твтэж тариа илэгдэг болохоор гарын арьс нь хатуураад, суц нь олтооргүй болтлоо хөхөрсөн байсан. Эмнэлэг твтгэрээ надаар сахиулах маш дуртай. Намайг сахих үед их баярлаг байсансан. Миний эмээгийн нэг хүсэл нь намайг ажилд маань явуулаад бүтэн өдрийн турш охиныг минь харж явах хүсэлтэй байсан юм. Яагаад ч энэ хүсэл нь огт биелдэггүй байсан. Гэвч нэг сард яг энэ хүсэл нь биелээд эмээ минь охиныг минь 5 хоногийн турш харав. Учир нь энэ үед би энэ эрс сайжирсан. За тэгээд ядраачлаа даа гэж бодсны үндсэн дээр эмнэлэг твтөөлөө. Эмнэлэг твтэж гарч ирээд эмээгийн маань би эрс муудлаа. Ингээд л эмнэлгийн яаралтаагаар эмээгээ түргэний машинаар хүргэж ирсэн юм. Уушгины дасагт хэд хоног хэвтгэр болов. Өглөө бүр хоолыг нь зөөх бүртээ эмчээс нь биеийн байдлыг асуухад гайгүй гэдг л хариу өгдөг байлаа. Тэр нэгэн өдрийн үдээс хойш ааваас байна дуудлага ярив. Хүрээд ирээрээ миний охин. Нөхөртөөгөө хоёулаа эмээгийнхээ хэвтэж байгаа эмнэлэг рүү яаран давхиад очив. Эмээ маань 10 минутын өмнө бурхны орныг зорьсон байсан. Хэвтэж байсан өрөөнд нь ороход эмээгийн минь би энэ бүлээн байсан ч намайг ирсэн байхад нүдээ нээгээгүй юм. Би эмээгээ хэдэн удаа дуудснаа санахгүй байна. Маш олон удаа л дуудсан. Эмээгүй, найзгүй болоод 4 дахь сартаагаа золгож байхад ганцхан удаач болов тэрхийг хүссээр. За, нэрийн нууцлсан сонсогч. 91 оны өвлийн 1-7 хоногийг би өөр мартдаггүй юм. Яагаад гэвэл би эмээ өвөгийн асаргаанд үлдсэн 7 хоног болохоор тэр л дээ. Миний аав цахилгаан станцад ажилладаг хүн байсан юм. Би аавын ажлын шаардлагаас болоод эсвэл тэр үед хүмүүс арчлал, хувьсгал гэдэг намайг харах хүн байгаагүй юм уу бүү мэд 24 цагийн цэцэрлэгт явдаг байлаа. Нэгдгийн өглөө эрт өвөөгөө хийж өгдөг кофег уугаад эрдмийн мөрхөн цэцэрлэг рүүгээ ааваараа хургуулдаг байлаа. 3 дахьад гэрийн хин завтай нэрж хувцас сольж баг зэрэг амттай чихэр өгөөд явдаг. Хагасаа өдөр үдээс өмнө хин завтай нэрж авдаг байлаа. Бодвол аав л авдаг байсан бах. Цэцэрлэгийн хүүхд болохоор сайн санахгүй байна л та. Гэхдээ тэр 7 хоног миний 5 настай зүрхэнд хизээч мартагддаггүй юм. Яагаад гэвэл 3 дахь өдөр намайг гэрээс хинч эргэж ирж хувцас солиагүй. Би тэр өдөржингөө нүдээ ширэгтэл цэцэрлэгийн найзуудаа нууцхан атаархаж эргэлт ирсэн хүүхдүүдийн амттай зүйлээс хувааж идэж өнгөрлөө. Хүүхд болохоор мартсан. Гэхдээ хагасаан өдөр цэцэрлэгийн хүүхдүүд бүгд явж би жижүүрийн өвөтэй цуг үлдсэн өдөр. Өвлийн өдөр богино болохоор ороо эмээ маань намайг ирж авлаа. Би жижүүрийн өвөтэй хоёулаа тороогоод хүлээж байсан юм. Цэцэрлэгээс гараад автобусны буудлуур алхаж явахдаа эмээ маань надад нэг зүйлийг анхааруулж хэллээ. Юу вэ гэхээр миний охин одооноос эхлээд эмээ өвөө өөр хүмүүсээс аавыгаа битгий асуугаарай. Аав нь холын хол явсан гэж хэлэхдээ намайг одоод нэг ч нулимс гаргалгүй миний гарыг атгаад алхаж байсан тэр 7 хоног. Энэ өдрөөс эхлэн би эмээгийн охин болсон доо. Одоо бодоход муу эмээ минь ямар их имтэрж надад ойлгуулах гэж нулимсаа хідэн удаа залгисан бол гэж боддөг юм. Жаахан хүүхэд болохоор сайн ойлгоогүй. Оршуулах өдөр нь л хүн өгөхээр ингэж явуулдаг юм байна гэж ойлгож байлаа.
91 оны 1-р сарын 6-ны даваа гарагт аав маань аав, ээж, охин, гэр бүлээ энэ дэлхийд үлдээгээд 30 насндаан үйлдвэрийн ослоор өөд болсон доо. Хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганцганд хүргэж өгсөн эмээ, өвөө, гэр бүлтэй хайртай гэсэн байна. За хамтран аялагчаар яриад үргэлжлүүлье. Улаанбаатар хотод 12 цаг 34 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Payoneоос Payon захин зээлийн аппликейшн хамтран ажиллаж байгаа. За, Payon application-а та эхлээд гар утсандаа татаж суулгачаад тэгээд одоо шууд хизээж хаанаас ч хүссэн газараасаа онлайнаар гэрээ байгуулад 5 сая төгрөг, 5 сая хүртэл зээлээ бол шууд онлайнаар гэрээ байгуулад авчих юм байна лээ. За тэгэхээр Payon захин зээлийн аппликейшн захин зээлээс гадна 6 хүртэл хувийн төлөх боломжтой. Одоо аваад хувийн төлөх гэсэн үйлчилгээ, лизингийн зээл, за автомашины зээл, барьцаа зээл гэсэн хэрэгцээ бүр тохирсон бүтээгдэхүүнтэй байгаа. Тэгээ та цалинтай бол цалингаа, бизнес эрхэлдэг бол бизнесээ, мал малдаг бол одоо малтай гэдгээ одоо олон төрлийн аргаар орлого нотолдог юм давуу талтай. За мөн харилцагч нартай зориулан Finon хэмээх шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн. За Payon аппликейшнаараа 75 сая төгрөг хүрлэх одоо орон сууц барьцаалсан зээлээ чухал үедээ ердөөсөө 5 минутанд шийдүүлээд авах боломжтой. За бас хамгийн гоё нь энийг хэд ч удаж авах боломжтой. За, лавлах утасныхын дугаар 7533 1111 гэдэг утсаар лавлаарай. 7533 1111. Facebook дээр болохоор Payon.tbf гэж бичээд орж болно. За, веб хуудас нь болохоор 5bogdfinance.com. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Payoneоос Payon захин зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өдөө ачаар нэвтрүүлэг радио 20 дугаар студиэс миний түүхээр үргэлжлүүлэрхэн сонсогчдод шууд хүрч байна. Дараагийн түүх нэрээ нууцлсан сонсогч байна. Хөөхөн Анжелика Миндэ нэгэн эмзэг хүчтэй зүрхний түүх гэсэн байна. Бид анх 2000 онд танилцсан. Тэр үед Анжелика маань дөнгөж 15 настай, нүдэндээ амьдралын уйтгартайч, итгэлийн гэрэлч зэрэгцсэн охин байлаа. Түүний гэр бүлийн нөхцөл байдал амаргүй байсан. Аав ээж нь архины хамааралтай. Харин Анжелика тэр бүхний дунд чимээгүйхэн тэмцэж инээмсэглээ хадгалж явдаг байв. Тэр бол зүгээр л найз биш байсан. Тэр амьдралын утга учирыг ойлгож, бэрхшээл дунд ч бусдыг хайрлаж чаддаг сэтгэлийн тэнхээтэй нэгэн байсан. Хүнд хэцүү амьдралыг туулсан ч Анжелика маань хизээч өөрийгөө өрөвдөж байгаагүй. Харин бусдад итгэл найдвар өгөх хэмжээнд амьдралаа авч явах гэж чадлаараа зүтгэдэг байлаа. Тэр дөнгөж 18 настайдаа хүүгийнхээ автаа танилцсан. Залуу насных нь хайр, итгэл, ирээдүйн мөрөөдөл тэндээс эхэлсэн ч амьдрал бүхнийг хүснээр нь бэлддэггүй аж. Ар гэрийн амьдралын хүндрэл болон бусад шалтгаанаас үүдэн тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй. Харамсалтай нь тэр мөчөөс хойш найз минь арх химээх аратны саварт бүрэн автан түүнээс хизээч ангижирч чадаагүй. Яагаад гэхээр тэр чадлаараа л тэмцсэн. Нэг өдөр бүгдд нь бууж өгөөд л зүгээр л амьдрал нь уруудан харуулсал ганцаардал донд уусаад л орсон. Би түүнд уурлаж чүтсэн, аргадаж чүтсэн, найзынхаа төлөө тэр энэ замаасаа эргэж магадгүй гэж итгээд өөрийн чадах бүхнээ хийсэн. Гэтэл нэг өдөр тэр надад зүрх зүсэм үг хэлсэн. Чи надад уурлаж байна тийм ээ? Гэхдээ чамд хажууд чинь чамаа гэсэн арх уудгүй ээч чинь байна. Харин надад бол хинч байхгүй гэсэн. Тэр үгийг сонсоод би дотроо хэмхэрч түүний өвдөлт ганцаардлыг анх удаа үнэхээр мэдэрсэн. Архинд бус амьдралд ялагдсан хүний зүрх тэнд яргалж байсан. Сүүлдээ тэр минь архинд бүрэн автсан. Өдөр өдрөөрөөч танигдахын аргагүй болтол уусан. Нэгэн цагт царайлаг, сайхан сэтгэлтэй, мөрөөдөлтэй охин байсан найз минь арх гэдэг хар нүхэнд бүхэл гоо үзэгслэн амьдралын гэрлээ алдаж эхэлсэн. Тэрээр ганцаардлын дунд орчлонгийн хаашаач хандаж чадахгүй мухарч шахагдан өөрөө өөрөөсөө зугтаж яваа хуршиг болсон байлаа. 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тэр минь энэ дэлхийг орхин тэнгэр өөд оцсон. Тэр яг л нэр шигээ Анжелика тэнгэрийн жигүүртэй анжел болохоор нисэн оцсон юм. Амьдрал түүнийг хайрлаж чадаагүй байж магадгүй. Гэхдээ тэнгэр түүнд амар тайван дулаан орон зайгаа өгсөн гэж би итгэдэг. Түүнийг өнгөрснөөс хойш би олон зүйлсийг бодох болсон. Найз минь дөнгөж 37 наснда хорвоог орхисон нь хитрхи эрт, хитрхи гунигтай санагддаг. Заримдаа өөрөөсөө асуудаг. Хэрвээ түүнд арх уудгүй халамжтай ээж байсан бол тэр өнөөдөр амьд байх байсан болов уу? Хэрвээ амьдралд нь таарч тохирох сэтгэлээсээ хайрлсан хүн нь хамт байж ад жаргалтай гэр бүл болсон бол тэр энэ дэлхий дээр байх байсан болов уу? Харамсалтай нь хэрвээ гэж асуух болгонд хариу нь хизээч болдохгүй зөвхөн зүрхэнд шанал үлдээдэг.
Гэхдээ түүнийг би мартахгүй. Тэр энэ хорвоод зүгээр нэг амьдарсангүй, тэр оршихуй, тэмцэл, гуниг, хайр бүхнээрээ надад ухаарал, сэтгэлийн гүн дурсамж үлдээсэн. Энэ бүхнийг туулсны дараа надад нэг зүйлийг хэлмээр санагддаг. Хэрвээ та амьдралдаа сайхан гэр бүлтэй, хайртай хань, өхөөрд мөр хүүхдүүдтэй бол архи зүгээр л орхиорой. Хэрвээ бүр орхиж чадахгүй байлаач тунгаа тааруулж ухамсартайгаар хандаасай гэж хүсдэг. Учир нь та өнөөдөр хийж байгаа нэг хундаг архиараа үр хүүхдийнхээ ирээдүйг дарстай хамт хүндэрч байж магадгүй. Өнөөдөр таны хайртай бяцхан үрс таныг ямар хүн болохыг харж дотроо үл дуулдах асуултуудтай үлдэж байж мэднэ. Бяцхан зүрх нь гомдож, эргэж нөхөшгүй сүүдэр тэнд үлдэж байж мэднэ. Анжеликагийн амьдрал бол үүний нэг тод жишээ. Тэр энэ дэлхийн хамгийн хайрлагдах ёстой охин байсан ч арх хайрын хомсдолд бүдэрч хэтэрхий эрт оцсон. Та үр хүүхэдтэй гэрэл байж тэдний ирээдүйд үлгэр дуурайлал байх сонголтыг яг өнөөдөр хийж чадна, найз минь. Чи миний сэтгэлд үрдүүлсэн. Чамтай хамт өнгөрүүлсэн тэр инээд хөөр, гуниг шаналлтай олон жилийн нөхөрлөл минь одоо дурсамж болон зүрхэн минь ихшиглэж байна. Чи минь одоо ч гэсэн яг тэр мөнхийн 37 настай Анжелика хിവэрэ бидний зүрхэнд сэтгэлд үргэлж оршсоор байна. Нэг л өдөр бид дахин уулзах болно. Тэгээд урд нь байсан шигэ хөхрөлдөн инээлдэж амьдралын сайхныг ярилцаж найзалж явсан шигэ үргэлжлүүлэх болно. Би чамайг мартахгүй хизээч. Чиний найз Батцэг. За. Нэрээ нууцлсан сонсогч. За энэ түүх биш бидэрт зориулсан мэдчилгээ юм шиг байна. За. Сайн байцгаана уу? Эрхэмсэг бүсгүй гэрлээ. Илүү дутуу зангу мөөгүй. Мөн танай бүтээлч сэтгэлтэй хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Танай радиог 2 жилийн турш байнга сонсож ирэхтэй ойлгох үедээ хамт уйлж, инээх үедээ хамт инээж, үнэхээр сэтгэлд минь дотно өөрийн гэр бүл шиг минь ойрхон мэдрэгдэж ирлээ. Та бүхний халуун дулаан яриа, үнэн сэтгэлийн дуу хоолой, амьдралд өнгө нэмсэн нэвтрүүлгүүд нь өдөр бүрт минь гэрэл нэмдэг шүү. Та нар миний хувьд зүгээр нэг дуу хоолой биш. Харин өдөр тутмын амьдралд уран мөгч, сэтгэл тайтгаруулдаг найз нөхөд минь болж чадсан. Ажил, амьдрал, уран бүтээлт тань улам их амжилт, эрүүлэнх, аз жаргал, сэтгэлийн амар амгалан бүхний өгсөн өрөө. Улам олон жил бидэнтэй хамт байгаарай. Хүндэтгсэн танай үнэнч сонсогч гэсэн байна. За баярлалаа. За баярлалаа. За дараагийнх нь бас нэрээ нууцлсан сонсогч байна. Би гэдэг хүн гадаадд амьдард юм аа. Харан хамтлагийн дууг сонсон метро нийтийн тээврийн цагийг өнгөрүүлдэг байлаа. Сүүлд харангийн блюз дууг сонсоод байнга сонсох болсон. Манай ээжийн дүү тэртээ 1990 он хавьд Төмөр замын барилгын коллежид багшилдаг байсан шавь нь хичээлдээ ирэхгүй болохоор санаан зовоод гэрт нь очисон чинь багшаа би уралгаа хөөх боллоо гэж инх манлаа хэлж байсан гэдэг. Харан гэдэг хамтлагийг энэ хүнгүүгээр төсөөлөхөд бэрх юм шиг. Бурханд хамгийн сайн хүмүүс нь хэрэгтэй болохоор эрт авдаг байх та. Блюзийн аянд амьдрал ихшиглэж таныг дурсан санаж амьдрах болно. Амьдралын жаргал зовлонтой үе бүрт харан хамтлагийн дууг сонсон урам зориг авдаг билээ. Таныг дурсан санаж амьдрах болно. Амгалан тайван нойрстой. Нэрээ нууцлсан сонсогч Австрали улсаас гэсэн байна. За бас нэрээ нууцлсан сонсогч. Хүмүүрийн амьдралд ирэнтэй бараантай зүйлүүд их л болдог. Гэхдээ сэтгэл гутрал амьдралын хар бараан дурсамж гэхээс илүү сэтгэлд хоногшиж үлдсэн хүүхэд насныхаа амьдралыг бичмээр санагдлаа. Би хүүхэд насаа маш их сандаг. Эргээд хүүхэд болох юмсан л гэж боддог юм. Учир нь зуны 3 сар намайг хүүхдээрээ өсгөхөд минь тусалсан гэж боддог. Манай өвөө эмээ 10 хүүхэдтэй бүгд нийлээ 7-7 хоногор хоолоо даагаад Цуслангийн 2 давхар байшин руугаа явдаг байлаа. Том шалаанцтай дэвшин дээр бидний хүнжил бүгэ, ширээ сандал, дугуй гих мэт баахан юм ачаад дээрэс нь өөртөө оваарч аваад л цагдаад харагдахгүй гэдэл нуугдаад Цусланд руугаа гардаг байж. Тог зурагт байхгүй, өрөө гэх юмж байхгүй, бүгд энэ миний байр гэж ирээд л гэр бүлийнхээ пүүгийг тавиад зуны 3 сар эзэн суудаг. Бүгд газар унтна. Өглөө болгон хүүхдүүд ээлжилж аяг тавга угаана, шалаа угаана, өдрийн ээлж, ороон ээлж гэдэл хуваар авна. Өдөр болоход ах ихч ээж аав гэд ажилласаа тараад бөөндөө усаа аваад маргааш өглөө идэх талах маасл аваад ирнэ. Бид нар хийх ажилгүй болохоор замын талаас нь тосож авдаг ажилтай. Яах гэж тэгдэг байсан юм. Эргэж ирэхдээ машинд нь багтахгүй. Тоссон хэд эргээд алхаад л ирдэг байж лээ. Орон хоолоо нийтээр ичгээд бөөндөө гарч хөл бөмбөг тоглоно. Тоглохгүй нэг нь үнэтэй айлтай гэрээ хийчихсэн орой болгон сүүндээ явна. Орой бүгд орондоо ороод янз бүрийн үлгэрүүд, аимшигын түүхүүд тэр байтугай заримдаа загвар өмсч үзүүлнэ. Томчууд биднийг харж баясаад улам хөөргөөд л өөрсдөө хүүхэд мэт бидэнтэй тоглоно.
7 хоногт нэг удаа гал түлэх модоо бэлддэг байлаа. Наадам өнгөрөөд л бид жинхэнэ завгүй болдог. Жимс ургаж эхэлдэг. Эмээгээ дагаад жимс түүгээд л түүсэн жимсээрээ варен хийж өдрийг өнгөрөөдөг байж үлээ. 8 сарын сүүлд өгөхөд ирэхээр бид цуслантайгаа салах өсгийн. Бид нар ер нь л их гэр бүлсэг, баяр болгоныг бөөндөө нэг дор хийдэг, бүр нэг хашаанд амьдэрдэг байлаа штэ. Үнэхээр галзуу. Аав ээж нар ч бид нар ч зодтолтол бөөндөө зодтолтно. Хөгжилдүүл бөөндөө хөгжилчихнэ. Нэг удаа мартагдахааргүй маш том сургамжт явдал болж илээ. Нэг удаа хоёр машинд том жижиггүй хуваагдаж суугаад цуслангаа хэрэгчгээд ирэхээр болвоо. Хамгийн амар нь ингэж явахдаа дандаа машинтаа уралтна. Тэр олон хүүхдүүдийг өвөр дээр нь суулгахын суулгаа тонны хонхорлоо хүртэл жигчгсэн хэрнээ уралдаад дээрэс нь нөгөө хитэн цонхоороо хурдаа нэмээчээ гэдэл жолоо барьж байгаа ах нарыгаа сумлаад хашгичаад амар уралтна. Ядаж байхад тэр үеийн замчтэй инхэл донхол шорон замаар хар хурдаар дахиад л чи дийлэх үү би дийлнэ гэдэл таныг гүйцчлээ штэ хаазаа нэмээчээ гэдэл хүүхдүүд хашгичаад л яг тэгж тэнэгтэж ойрлж уралдаж байгаад эргэлтэн дээр хат мөргөж байснаа их сайн сандгийн. Азар хүн амтан бэртэж гимтээгүй л дээ. Бүгд инээлдээд л нөгөө машинаас бууж ирж байгаа хагч нар зүгээрээ үгээ санаа зовоостой. Тэр үеэс л ер нь нэг тэгж бие биенийхээ хор шорыг малтгаа болж байж үлээ. Тэр үе одоогоос 20 жилийн өмнө нийгэм үнэхээр өөр байж гар утас кабель гэх юм ховор засмал зам бүр ярих юм биш. Хэдий хөдөөний хөгжилгүй үе юм шиг байсан ч тэр үед бид айх айцгүй байж нийгэм үнэхээр сайхан байж одоо хүүхдүүдээ харахаар үнэхээр өрөвдөг юм. Өөрчлөгдөхийн хэрээр гэр бүлэрээ хамтаа байхаа болсон хүүхдүүдээ харахаар нөгөө л нэг уцаа ширтээстэй ийшээ болохгүй тийшээ болохгүй хашаан дотроо гүйж болохгүй хашаанаас гарвал шууд машин зам үнэхээр айцтай. Яг энэ хүүхэд насаа ярьсаар байгаад нөхрийгөө ятгаад бид 100 цуслан гарч чадахгүй ч 100 болохоор аавыгаа амарсан өдөр голын иргэдээр очиж хондог болсон. Хэдий цөөхүүлээч ядаж гар утсгүй тоггүй байвал хүүхдүүд минь байглаа хайрлаж өвсөн дээгүүр хөл нүцгэн алхахдаа нэмсгэлж байгаа нэгэд ингэж болохгүй тэгж болохгүй гэд хорих нэгч зүйл байхгүй эрх дураараа гүйж байгааг нь харахад үнэхээр жаргалтай. Нөхөр минь ихэндээ дургуулхдаг байж байгаад одоо бүр дурлаад зуны дулаан цаг бушуу болоос өдөр хоногоо тоолон сууж байна. Хүн ер нь муухайгаа бодхоос илүү жаргалтай үе бодож дурсаж явбал амьдрал илүү жаргалтай болоод байгаа юм шиг санагддаг. Та хэдтэн амжилт хүсье гэсэн байна. За дараагийн нэрийг нууцлсан сонсогч гэсэн байна. Тэртээ 2010 онд эсэлт ерхэ шалгалт өгөөд хүссэн мэргэжлээ авч чадаагүй бөөн гутруу амтан хөдөөгийн нэгэн сумд төлбөрөө олохоор гэрээрээ ажиллав. Намааг оцсон өдрөөс хойш ямар нэгэн тод гэрэл мэт тагдаг тэр нэгэн харцыг би анзаарсан юм. Үргэлж ажиглаж анзаарч чимээгүй тусалдаг намхан бор залуу. Хөрөөр амны хүнд ажил өглөө 4-т эхэлж өдөш 12 цагт дуусна. Би хоол бэлддэг байлаа. Рамчин туслахууд банзны 8-ачад жолооч тогооч гээд 30 ахуй хүнд хоол бэлдэнэ. Банз зөөн, орчмоо цэвэрлэн, усанд явна. Хаанаас ч юм хажууд минь ирж нэмсгэлэл дүүрэннүүдээр туслах түүнийг дурсахад үнэхээр сайхан байна. Зөрүүд ганцаардмал намааг хөглөөж яриа өдөөж үргэлж тусалдаг. Миний өмнөөс олон хүнд загнуулсан байх. Гэхдээ орой уулнаас буугаад өртөс зөөж гэртээ орох хүртэл харцан гэрэлтэж дулаан хувцлаад гарыг минь тас атгаж зогсдог. Сум яваад гарын тос шоколад өгч надад хүрч амжаагүй тэр их хүндлэл байж дээ. Намар төлбөрт цалингаасаа нэмэрлэж удаан ширтээд үлдсэндээ. Оюутан болж шинэ бүхэн дассан ч оройтож уцаар холбогдож би хүлээдэг байлаа. Дасан дассаар 2 жил гарan уцаар харилцсны эцэст хүрээд ирээч гээд ээжтэй хэлтэл хайртай юм бол хүлээнэз гэхээр нь боллоо. Тэгсэн намар нь танилэгч холбогдож найраа хийх гээд товсон гэдгийг сонсоод уйлан сэтгэлээ татсан. Надад тэр хэлэхдээ хуншиг чамд хин сэтгэлд чинь хүрэх бол хэрвээ тэр азтай нэгэнтэй уулзрахдаа надад төрүүлж хэлээрэй гэсэн. Би туранхаа өндөр шар охин байсан. Сүүл төгсөөд 8 жилийн дараа суманд ажлаар томилогдож ирэхэд урдаас ширтэн таг зогссонсон. Харин дараа хамгийн харамсалтайгаар тэнгэрт заларсан мэдээг дуулахад дотор нэг юм бүглрөөд ирсэн. Бусад хүн өөрийг чинь ямараар дурсахыг мэдэхгүй. Харин миний амьдралын хамгийн гэгэн хэсэгт үүр дурсагдах болно гэсэн байна. За нэрээ нууцлсан сонсогч сайн байцгаана уу? Залуу наснд болсон нэг зүйлийг бичиж юу гэж саналаа. Би 23 настай байлаа. Байгууллагын яолконд нэг гарантай бяцхан охиноо аваад очлоо. Заалны хаалгаар орох гэсэн чинь өөдөөс жижигхэн дарга нарын нэг сандарсан байдалтай гарч ирээд за баларсан яолкийн өвгөн болох хүн маань архитаад алга болчихжээ.
Чамаас өөр өвгөн болчхоор хүн алга. Иймд наад хүүхдээ нааш нүг. Чи будгийн өрөөнд очиод хэлэх үг хувцсыг нь өмсөд нэг улаан хавцанд бичсэн юм байгаа. Түүнийг нь сайхан уншчих гэлээ. Будгийн өрөөнд орсон чинь 2 охин он бололтой зогсож байна. За тэгэл дээлийн гадуур давхар өмсгөөд давхар бүсэллээ. Гутлыг нь өмсөн чинь Багдад 2 эрхийн хуруу дээш нь мөрилгаад багдаж байна. Одоо яалтай билээ гүрийхээр боллоо. Ингээд сахал цуух болсон чинь сахал нь ойдгүй. Би өөрөө ширвээ хар сахалтайтай тулдаал за яадаг юм тэр чигээр гарчихъя гэж байна. Хизээ хар сахалтай өвгөн байсан юм гэсэн чинь сахлыг чинь цагаан модгаар будчихъя гэж байна. Мөн ирүүнд нь модны цавуу төрхэд бөөн хөвн нахаар боллоо. Дээд сахал жулдаж байна гэд бас цонхны бор хөвн овойтолнаалаа. Ингээд гарсан чинь хүмүүс нэр хийгээл явчлаа шүү. Одоо яалтай вэлээ хурдхан галхаж очиод зогсож байгаад улаан хавцаа дэлгэнхэн доторыг нь дуржгийн тал уншлаа. Дотор нь сайчуулын нэр бол та баахан танихгүй хүмүүс инээр гарсаар эцэст нь баяртай хүүхдүүдээ баяртай бас дахин баяртай гэж дууслаа. Ирсэн зочид аймгийн урилгаар ирсэн дарга нарч инээдээ барьж чадахгүй байгаа харагдана. Би сандраад бас халуунд 2 давхар дээлтэй хэлэхөө хүнс гойжоод нэг л биш болж байгааг дотроо ойлгоол байлаа. Одоо яалтай билээ гүрийлээ. 2 онон хилэлцэж болдгоо бас инээдээ барьж чадхаа байжээ янз нь. Гэтэл дахиад сайн байцгааны хүүхдүүдээ гэсээр үг гараад ирлээ шүү. Ажиглан үзвэл манай үйлдвэрийн хүмүүс инээр байна. Уншиж өглөөдөө. Гэтэл нэг он болсон хүүхд хажуунаас татаж байна. Яав гэсэн чинь он солигдсон шүү дээ. Одоо уншихаа түр зогсож байл гэдг юм байна. Тэгэхээр чимээгөө зогсоол байсан чинь шинэ он суу гэлээ. Ашгүй гэж санаал суух гэсэн чинь зогсож байхад малгааны сампин таазнаас нойлын утас хөвөнгөөр засан ширхэг хийж өнжүүлсэн гоёлд орооцолцсон юм байж. Хоолойноос дээш чангааж байна. Тэгэхээр хүчтэйгэн доктораа суудал таазны гоёл нөгөө засан ширхэг тэр чигээр намс гээл бүгд пит гэд нэгсэн дуунаар дээрээс нэвсэтэл буучлаа. Би ч гүрийгээд суугаал байла. Хүмүүс бүгд илгээ өгчл инээсээр. Ингээд нэг юм бэлэг өгчөөд явлаа гэтэл дахиад хүмүүс нэр хийтэл инээлтлээ. Бас юу болсон юм бол гэсэн давхарлж өмссөн дээлний бүс муу хавчууснаас тайлагдаад чирэгдсэнийг би анзааралгүй баг гүүхээрээ явсаар будгийн өрөөрөө орж санаа амарч хөл барьж гол таслах шахсан гутлаасаа салж давхар дээлээ тайлж илээ. Хамгийн хэцүү сахал нөгөө цавуунд хатаад хөвнөн салдгүй будаг шингэлэгчээр үржвэж халтар хултар салгасан болоод аавыгаа хайж уйлсан охиноо аваад харж үлээ. Одоо бодоход хошин шиг цаашаа. Миний талаар баг хагас жил ярьж үлээ. Таяггүй өвгөн дэндүү хурдан явснаар хожим жороо өвгөн гिचгээж. Энэ бараг үгжистэй төгрөө байсан юм шүү дээ. Жороо өвгөн гिचгээж тоглоом хийж байсан шүү. Ингиж нэг өвлийн өвгөн болсон түүхтэй. За. За энэ хүрээд 2025 оны 5 дугаар сарын 20-ны Мягмар гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радио 20 дугаар студиэс миний түүхээрээ шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар дайгдах амархан боллоо Qgo. За мөн хэрэглээ бүр тохирсон зээлийг Payoneоос Payon захим зээлийн аппликейшн хамтран ажиллаа баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3